Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хорвоод мэнлээд 300-аадхан хонож байгаа хонгорхон жаахан хүүхдүүдийн маань оролцдог Манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэж байна. Бяцхан тамирчид маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдах гэж байгаагаа хараахан мэдгүй ч гэлээ. Тэр дэлхийн олимпийн олон аваргууд манай энэхүү нэвтрүүлгээс төрнөөгдөд бид итгэлтэй байна. Бяцхан тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг билээ. Ингээд энэ удаагийн дугаард маань 25 бяцхан тамирчид маань оролцож хурд хүч авах хаалцсан багаа сорж азаа үзэн бүжиглэж тэмцээн уралдаанаа эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаараа эхлэж байна. Мой малыш очень любит фрутоняню. Вкусное и полезное питание для детей раннего возраста. Фруктовое, овощное и мясное пюре, каша, вода и сок. В помощь маме фрутоняня. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг авторалийн уралдаанаар эхэлж байгаа. Бяцхан хүүхдүүдтэй амжилт хүсье. За ингээд хамгийн түрүүнд Эрдэнэбаатарын наран ад жаргал охин маань гарнаасаа гарлаа. 11 сартай Хөөртөн дуудаг нэрийн Нархан Зулзаг гэдэг юм байна. Нархан маань үзэг барьж үсэг холбож, биер барьж зураг зурж, дууны аянд дураараа бүжгэлдэг хоббитай гинэ. За ирээдүйд эрүүл энх амьдралыг эрхэмлэж, элхэн түмэндээ хайрлагдсан эмчийн мэрэгжлийг айл хэдийн сонгоод байгаа гинэ. За эрүүл байх эрхэм жаргалаа гэсэн урайтай юм байна. Ховд аймагт суугаа хамгаа сайртай өвөө эмээ нартай хамаатан садангуудаа эрүүл энхийг өсөөд 12 секундэд 1-р байранд орж иж байгаа бол за ингээд 2-р байранд Цэдэн Балжирын гэрэл тод маань гараанасаа гарлаа. Аас холын Солонгос оронд аав ээжигээ баярлуулан хүүхд толботой Монгол хүн болж хүч дэлхийдээ мэдлээд 11 сар 14 хоног болж байна гэн. Хобби нь холоо гэгчин бөмбөг өшөглөөд хөгжмөө эцдээр нь тавиад ая бүхэн дээр нь авьяаслаг бүжиглэж аав ээжигээ алга дашуулан инээлгдэг гинэ. За ирээдүйд эд хаваан гайхуулсан бүх эд хөрөнгөө арвижуулсан бизнесмен олонний дундаас онцгой олимпийн авраг за холын бодолтой хүн болно гэн. За ингээд Хөөртөн дуудаг нэрийн Пиори гэдэг юм байна. Ингээ гэрэл тод маань 20 секундэд 2-р байранд орж иж байгаа бол 3-р байранд Батулгын Эмүүжин маань явж байна. За Эмүүжин маань 11 сар 20 хоногтой хобби нь зурагтын өмнө цуглан суугаад реклам хүүхэлдэйн киногоо үзэх хамгаас илүү дуртай гэн. Хэл зурж байгаа үг нь энэ байна. Ээжээ мэмэ гэж хэл зурж байгаа гэн. За хийх дуртай зүйл нь хөгжим сонсож хөгжмийн аянд бүжгэлдэг гэн дуртай тоглоом нь хүүхэлдээ ирээдүйд аав ээжийн хайртай ард түмний хүндтэй топ модель болох зорилготой. Эмүүжи охин маань минут 15 секундэд 3-р байранд очиж байгаа 4-р байранд Ундрахын Мишель охин маань явж байна. За Ундрахын Мишелийн маань анх хэлж сурсан үг нь чожо гэж ахыгаа дуудаж сурсан гинэ. За хийгдэг зүйл нь хүнд урайх дуртай маань Хөөртөн дуудаг нэрийн жоохно гэдэг юм байна. Авьяас нь бүжиглэж дуулах авьяастай. За хамгийн дургүй зүйл нь бол үсээ самлуулах хамгаас илүү дургүй гинэ. За ингээд үзэг туртаа нэвтрүүлэг нь маамунаашир. За ямар ааш цантай вэ гэж шартай хүм аждаг ааш цантай гэн. За ингээд Мишель охин маань 2 минут 20 секундэд 4-р байранд орж иж байгаа бол 5-р байранд Төгс Бадрахын Түшиг маань явж байна. За Түшиг хүн маань 11 сартай Эхрийн ордонд төрсэн хулган жилдээ Хөөртөн дуудаг нэрийн Түжгэ гэдэг гинэ. За хэл сурж байгаа үг нь Түжгэ охин өвөө мөөмөө хайртаадаа бүүэ гэж хэл сурж байгаа гэх хобби нь хоёр ахтайгаа бөмбөгөөр тоглож хүүхэлдэйн кино үзэж хөгжим сонсож бүжгэлдэг хоббитэй юм байна. За ирээдүйд сонгосон мэрэгжил нь царайлаг, миралаг, цагаан өмөрхтэй алтан гартай шүдний эмч болно гэн. За ингээд Оронгой аймгийн Хатан Булгт суман цугаа элсдэн уурхаад ажиллаж байгаа аавда охин чинь таньдаа маш их хайртай шүү. Сайн ажиллаад охиндоо маш хурдан ирээрээ та минь гээд 2 минут 50 секундэд 5-р байранд орж иж байгаа бол 6-р байранд Нэм осрын цог жавтлан маань орж иж байна. Том болоод эмч болно гэсэн зорилгыг өмнөө тавиад байгаа гин. За тоглох дуртай тоглоом нь машин хэл сурж байгаа үг нь ээжээ, эхчээ, ахаа, аваа гэж хэл сурж байгаа гин. Хобби нь бөмбөг өшөглөх хоббитэй юм байна. За аавын алаг үр, ахын хөөхөн дөө, эхчийн инхрээ дөө, ээжийн хөөхөн хөө чамдаа энэ тэмцээнд амжилттай оролцохыг хүсье гэж ээж аваас нь хүсэн гэрөөсөн байна. Ингээд 4 минут 10 секундэд 6-р байранд орж иж байна.
дөрөнд анх хоёрын төвшин бэлэг хүн маань гараанасаа гарлаа. За төвшин бэлэг маань 10 сартай. Хийх дуртай зүйл нь бөмбөг машинаар тоглох дуртай. За яг эмээ шиг юм өнгөчих дуртай гинэ. За хэлэх дуртай үг нь хайртай гэж хэлдэг гин. Ирээдүйд машин загвар зохион бүтээгч болно гинэ. За үзэх дуртай нэвтрүүлэг нь хүүхэлдэйн кино. За гадуур явж байгаа машинуудыг хар зогсонгоо ирээдүйд зохиох машина сэтгэлдээ ургуулan боддог гинэ. За ингээд 12 секунд нь 1-р байранд ирж байгаа бол 2-р байранд инх төрийн тэргэл хүн маань явж байна. За тэргэл маань 10 сартай хөөртөн дуудаг нэрийн бамбрууш гэдэг юм байна. Хэлж сурж байгаа үг нь агаа мөмө хайртай гэсэн үгнүүдийг маш сайн хэлдэг гинэ. Хоббиг бүжиглэж нохооныхоо хөдөлгөөн бүрийг харж уцаар ярих дуртай гинэ. Ирээдүйд арлын Япон орныг шуугуулж ард түмнийхээ нэрийг дэлхийн давцанд дуурсгасан алдар давраг давгаа ахшгэ аимшиггүй хүчит Якозуна болохыг зорж байгаа гин. За ингээд хамгаас хайртай хүн нь аваа гэд тэргэл хүн маань 14 секундэд 2-р байранд орж иж байгаа бол 3-р байранд инх жаргалын Наран баяр хүн маань явж байна. За Наран баяр маань 11 сар 4 хоногтой хөөртөн дуудаг нэрийн Наркуш гэдэг юм байна. Хобби нь бол инээд алдан бүжиглэж ээж авыгаа баясгаж энэ тентхийг буснуулж эмээ өвөөгөө орилуулдаг гин. За ирээдүйд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшнэ гин. Худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, их орноо гэсэн чин ариун сэтгэлтэй Чингис хаан шиг ерөнхийлөгч болно гэд Наран баяр хүн маань 55 секундэд 3-р байранд ирж байгаа 4-р байранд өөрийн цолгонгийн ариун баяр маань явж байна. За ариун баяр хүн маань хулган жилдээ 10 сар 11 хоногтой хөөртөн дуудаг нэрээр бондгор бар бондоолэ гэдэг юм байна. За бондоологийн маань хобби ээж аавыгаа инээлгэж, алиалж, айлгуудаж, алжаалан тайлж амрах дуртай гин. Ирээдүйд ард олноо баясгасан сайн бүх болох зорилгыг өмнөө тавиад байгаа. Ариун баяр хүн маань 2 минут 20 секундэд 4-р байранд ирж байгаа 5-р байранд Бат сайхны Биндрия охин маань явж байна. Биндрия маань 11 сар 13 хоногтой. За ирээдүйн үрээн гэвэл эзэн хичээвэл заяа хичээнэ гэн авах гэсэн зүйлээ авч байж санаа амардаг гинэ. Хобби нь алгын чинээ бие анхлын үнэртэй савангийн хөөсөөр ахин дахин угаадаг хоббитэйг ирээдүйд сэргэлэн цаваа явж сэтгэлд хоногссон дуучин болно гэн. Үеийн олон найз нартайгаа өрсөлдөөд үзье бүгдээрээ үн шударгаар уралдан шүү зөмөөрөө гэд 3 минут 50 секундэд 5-р байранд орж иж байгаа л 6-р байранд боржгон авахта ган сайхны хулангоо охин маань явж байна. За хулангоо маань 11 сар 11 хоногтой хэлэх дуртай үг нь мөөмөө ээжээ гаахан гэж хэлж сурж байгааг нь хийх дуртай зүйл нь реклам үзэж усанд орж усаар тоглох дуртай гинэ. Хөөртөн дуудаг нэрийн гүнжээ хайра хуланка гэж дууддаг гин. За ирээдүйд эрдэм намтай олон хүний хайрыг татсан дуучин болох зорилготой гинэ. За ингээд 4 минут 10 секундэд 6-р байранд ирлээ. За ингээд 3-р үеийн тамирчдаас маань хамгийн дөрөнд Эквадорын зүм бэлэг хүн маань гэлцсаар гараад ирлээ. 9 сар 29 хоногтой хулган жилдээ Арслангийн ордонд төрсэн хөөртөн дуудаг нэрийн Зүбөри гэдэг юм байна. Хобби нь Монголынхаа үзэсгэлэн газраараа аялдаг хобби те. За хэлж сурч байгаа үг нь мама, мөмө, аава. За ирээдүйд Олимпийн усан спортын аваргын алтан медалийг их орондоо авчирсан алдартай тамирчин болох зорилготой гинэ. За ингээд намайг өсгөн боожулж байгаа насан өндөр өвөө минь та минь урт наслаарэ, удаан жаргаарэ 5 секундэд цаар 1-р байранд орж байгаа бол 2-р байранд тэр Баатрийн Очир Бат хүн маань явж байна. Очир Бат хүүгийн маань хөөртөн дуудаг нэрийн Очко гэдэг юм байна. 2008 оны 5 сарын 8-нд төрсөн гэн. Хобби нь уртын дуугаа дуулж, уйхан замт твийн нарангаа сонсож, цээл хоолоогоор сэтгэл хөдлөм дуулдаг гинэ. Ирээдүйн хүсэл нь хөл бөмбөгчин бум учрал ахшгэ сайн тоглогч болно гэн. Хэлэх дуртай үг нь гол гэж хэлдэг гинэ. За гэртээ хийдэг ажил нь 3 настай ахыгаан дуурайж гэрээн буулгана. Аягаан хагалнаа, араас нь чангаана, барилдаж нэг үзнэ, зодтолдож бас уйлалдана, тэрвэрлдэж хамт инээнэ, тэгээд бас орилдно. Ээж авыгаа сандрах нь инээлгэж бас хөгжөөн гинэ. За ингээд 30 секундэд 2-р байранд орж иж байгаа бол 3-р байранд сайн байцгаана уу? Миний Монголын арт түмэн. Би 3-р байранд ирж байгаа Мөн хотын Хулан байна. Хулан би 10 сар 13 хоногтой хөөртөн дуудаг нэрийг маань Зурамхан гэдэг. Зурамхан миний хобби алгаан дашин өглөж хүн загнадаг хоббитэй. Хэлж сурж байгаа үг маань наана одоо гэж хэлж сурж байгаа. За ирээдүйд аавда ажиллатай ээжтэй нэртэй их орондоо ихийг бүтээсэн эрдэмтэй хүн болох зорилготой. За ингээд Улаанбаатар хотод байгаа өвөө эмээ нартай болон Булганд байгаа өвөө эмээ нартай бүгдэнд нь өдөр өдрөөр өсөн тарниж байгаа хүн өвөө эмээ нартай маш их хайртай. Ачиг
асуултанд заавал хариулнаа хүү тань. За ингээд би 36 секундэд 3 дугаар байранд ирлээ. За ингээд Хулан охины араас 4 дугаар байранд Эрдэнэ хотын Монголжингоо охин маань явж байна. Дорногов аймгаас нэвтрүүлгийн маань зарж иж оролцсон Монголжингоо охин маань 12 сар 1 хоногт Хөөртөн дуудаг нэрийн хүслэн гэдэг юм байна. Хобби нь зурагт үзэж ая даган бүжгэлдэг гинэ. Хэл сурж байгаа хүний ээжээ мэмэ анхаа гэж хэлдэг гин. За ирээдүйд их орондоо ихийг бүтээсэн ард олонныхоо эрүүл энхийг бэлгэлсэн алтан гартай эмч болох зорилготой гинэ. Дорногов аймгийн өргөн суманд суугаа эмээ өвөөд Улаанбаатарт байгаа эмээ өвөө нартай урт наслаараа удаан жаргаараа охин нь та нартай маш их хайртай шүү гэд 2 минутанд 4 дугаар байранд орж байгаа 5 дугаар байранд хамын саран гэрэл маань байна. За саран гэрэл маань 11 сартай 74 см өндөр 10.5 кг жинтэй Хөөртөн дуудаг нэрийн Сарка гэдэг юм байна. Хэл сурж байгаа үг нь гоогоо мөөмө мэмэ эмээ гэж хэл сурж байгаа гэнэ. За өрөөнгөл шударгал баялдаа хүмүүсээ гэсэн өрөөтэй юм байна. Ирээдүйд эмээ өвөө ээж аваа баярлуулсан сайхан сэтгэлтэй төгөлдөр хурч болно гэнэ. За хийх дуртай зүйл нь өвөөгийнхаа чихнээс барьж байгаад эмээтэйгээ өнөөгийн байдал улс төр ярьж за мөн унтуулж байгаад ээжигээ цочоод сэрээдэг хоббитэй гинэ. Энэ завшааныг ашиглаад хамаатны хамт төрсөн үеийнхэнда хүүхдийн баярын мэндийг дэвшүүлье. Мөн зоргоо ахта маш их хайртай шүү гэд дамжуулж байна. Хамгаа сайртай өвөө өмнө 2 минь 100 наслаж жаргалын дэдийг идлээрээ. Ачиг тань хүүчин заавал хариулнаа гэд 2 минут 30 секундэд 5 дугаар байранд орж ирсэн. Хамгийн сүүлийн 6 хүүхдээ хөшөөжлээд гарч байгаа хөөрхөн хүн намайг Төмөр хотын Дөлгөөн гэдэг насыг минь сонирхол би 10 сар 26 хоногт Хөөртөн дуудаг нэрийн минь Саша гэдэг орс нэр бишээ хүмүүсээ сахилгагүй шар гэдгийг Саша гэж давчилсан юм аа. Мөөм хөхөх хоббитэй мөлхөж авах чадвартай арга нь олдвол алхаж төнгөдөг аав ээжийн хайртай хүүдээ би. Аавтайгаа нуугдаж тоглох дуртай ээжтэйгээ уцаар төвөгүйхэн ярьцдаг. Ааш гаргачаад орхноо л инээдэг. Алив бүхнийг амталж чалгадаг. Аав ээжийн хайртай хөөрхөн хүүдээ. Аав ээжигээ аваад алтан дэлхийгээр аялах том хүсэл мөрөөдөлтэй амьдрал сайхан гэж дуу алдаж чаддаг. Аав шигээ багш юм уу ээж шигээ эмч болох зорилготой би. Ингээд би 10 секундэд 1-р байранд орж ирлээ. Дөлгөөн хүүгийн араас 2 дугаар байранд Баясгалангийн Хулан охин маань явж байна. За Хулан маань 11 сар 24 хоногт хобби нь юм нурааж, бүжиглэж, дуулаж, ойлгохгүй ч гэсэн зурагт үздэг хоббитэй юм байна. Хэл сурж байгаа үг нь дадада, бүвэ, мэмэ гэж хэл сурж байгааг нь сандрахаараа жичирч салгандаг гинэ. За ирээдүйд эмч болж их орондоо өвчтөе хүн байлгахгүй байх зорилготой гин. Аавыгаа дүүрээс нь царайлаг, ээжигээ дүүрээс нь игдүүтэй 2 онцгой хүний дундаас мэдлсэн хорвоод ховорхон үзэгслэн тохион гин. За түмэндээ алдартай төр засагтай хэрэгтэй олныг манлайлсан оюунлаг эмэгтэй болноо би гэд минут 45 секундэд 2 дугаар байранд орж иж байгаа. 3 дугаар байранд ирж байгаа охин намайг Ардахын Анжела гэдэг. Анжела би 11 сар 24 хоногт 12 жилийн нэг нохоо жилтэй. Аав ээж маань намайг Анжуу гэж Хөөртөн дуудаг. Хобби маань гэл хөгжим байнга сонсно. Хөгжилтэй байж цоглог амьдрах дуртай. Уйлна гэдгийг мэдэхгүй би. Дуулж харин сайн чадна. Ирээдүйд ангаа ухаанд шимтэнд суралцаж ард олондоо дуустай хүндтэй, мэдлэг боловсрал өндөртэй мис заслын эмч болох зорилготой. За ингээд Казахстанд байгаа авг имээд, налахад байгаа нь нагц имээд, хайртай шүү, урт наслаараа удаан жаргаарай гэд би 2 минутанд 3 дугаар байранд орж ирлээ. За ингээд хамгийн сүүлд уйлд суугаа хөөрхөн Баян хотоодоо танилцуулъя. Баян хотоод маань нэргүүн инх цул. Инх цул маань аав ээж ахыхаа хамт дөрүүлээ амьдр тийм ээ. Хөөртөн дуудаг нэрийн Зулзаахай гэдэг юм байна. Зулзаахай маань хулган жилдээ өвхрийн ордон турсан 12 сар 10 хоногтой. За ааш зангул дөлгөөхөн 50 мөртлөө дөхөж очихаар замдардаг ааширт. Ааштай гин дөрвөлжиж хөмсгөө зангидаад дургүйцлээ илэрхийлдэг зантай гин. Хобби нь том хар нүдний шил зүүчгээд талгайгаа данжтаа наргагүй хайлаад тод өнгийн хаймар жипээ хөлөглөөд тоос манруулан тавхих дуртай гинэ. За ирээдүйд залуу үеийнхнийг байлдан дагуулсан, завсар зайгүй гарын өсгөө өгсөн, залуусын зүрхэнд сум харвалсан загварын ертөнцийн хатан хаан болно гин. За хэл сурж байгаа үг нь эрхлүүлж хайрладаг болохоор нь аваа гэж инхрийлж бөөцөлдөг болохоор нь ээжээ гэж хэл сурж байгаа гинэ. За ингээд Баян хотооддоо дараа дараагийнхаа тэмцээнд амжилттай оролцохыг хүсье. Автарали
тэмцээндээ амжилтаа оролцох хүүхдүүдийн маань дараагийн тэмцээн мөлхөө оролдооноор үргэлжилж байна. За ингээд эхний 6 тамирчдаас маань хамгийн дөрөнд Эрдэнэбаатарын Наран аз жаргал охин маань гараанасаа гарлаа. За Наран аз жаргал охин маань 2 тэмцээндээ хоёуланд нь бусдыгаа маш сайн хошуучиж 1-р байранд орж алтан медалаар ингрэм медалсан сэргэлэн охин байгаа. Ингээд 15 секунд гэлцээр 1-р байранд орж иж байгаа бол 2-р байранд Цэдэн Баялжирийн Гэрэл Дод маань явж байна. За Гэрэл Дод хүн маань 24 бяцхан тамирчдаас хүрэл медалаар ингрэм медалсан байгаа. Автаралида 20 секундэд хурдталж байсан бол мөлхөө оролдондоо мөн л 20 секундэд хурдталж 2-р байранд орж иж байна. За харин 3-р байранд Нэм Осрын цог жавхлан маань явж байна. За цог жавхлан хүү маань хамгийн гоё нүдтэй алаг нүдэн джентльмен хүүгээр өргөмжлөгдсөн байгаа. Автарали тэмцээндээ 4 минут 10 секундэд хурдталж байсан бол энэ үдэ амжилтаа маш сайн ахуулж 45 секундэд 3-р байранд орж ирлээ. Цог жавхлангийн араас 4-р байранд ундрахын Мишель маань явж байна. За Мишель маань шилдэг бүжигчин Азийн өмлөг суулаж азтнаар додарж сэргэлэн мис өргөмжлөөр өргөмжлөгдсөн хөөхөн охин байгаа. За ингээд Мишель маань минут 40 секундэд 4-р байранд ирж байгаа. 5-р байранд Батулгын Эможин маань явж байна. За Эможин маань мөн бүжгийнхаа тэмцээнд хамгийн гоё бүжиглэж шилдэг бүжигчнээр додарж авиаслаг мис өргөмжлөлийг авсан хөөхөн шилдэг бүжигчин байгаа. За ингээд шилдэг бүжигчин Эможин маань 2 минут 30 секундэд 5-р байранд ирж байгаа. 6-р байранд Төгс Бадрахын Түшиг хүн маань явж байна. За Түшиг маань хамгийн бүдүүн хамгийн хөөрхөн охин байгаа. За ингээд бүдүү мис өргөмжлөлийг авсан байгаа. Бүдүү мис маань автарали тэмцээндээ 2 минут 50 секундэд хурдталж байсан бол энэ удаа 4 минут 20 секундэд мөлхөж бариандаа орж ирж байна. За ингээд 2-р үед уралдах гэж байгаа 6 тамирчдаас маань тэмцээний нийт өнгөөр 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэм медалсан их төрийн тэргэл маань хошуужилж байна. За тэргэл маань автарали тэмцээндээ 14 секундэд хурдталж байсан бол энэ удаа 20 секундэд хурдталсаар 1-р байранд мөлхөж орж ирлээ. 2-р байранд их жаргалын Наран Баяр маань явж байна. За Наран Баяр хүү маань автарали тэмцээндээ 13 секундэд хурдталж байсан байна. Төв цэнгэлдгийн ногоон дэвжээг эзэгнэн төмөн олноо баясгах ирээдүйн алдарт гард магнамаа энэ удаа 55 секундэд хурдталсаар 2-р байранд орж ирлээ. За ингээд Наран Баярын араас 3-р байранд Ган сайхны Хулангой маань явж байна. За Хулангой маань царайлаг мис охиноор өргөмжлөгдсөн байгаа. За царайлаг хөөхөн Хулангой охин маань автаралида 4 минут 10 секундэд хурдталж байсан бол энэ удаа минут 30 секундэд 3-р байранд орж ирлээ. Хулангойгийн араас 4-р байранд анх хоёрын Дөвшин Бэлэг хүн маань явж байна. За Дөвшин Бэлэг хүн маань автарали тэмцээнд 12 секундэд хурдталж байсан байна. За хамгийн хөөрхөн ботоо джентльмендээр өргөмжлөгдсөн Дөвшин Бэлэг хүн маань энэ удаа амжилтаа нэлээд буруулж 2 минут 50 секундэд 4-р байранд ирж байгаа бол 5-р байранд Бат сайхны Биндрия охин маань явж байна. За Биндрия охин маань бяцхан мис охиноор тадарсан байгаа. Бяцхан мис маань автаралийн мөлхөө оролдоонд хоёуланд нь 3 минут 50 секундэд хурдталж байна. Биндриягийн араас хамгийн сүүлд өөрийн цалмангийн Ариун Баяр хүн маань явж байна. За Ариун Баяр хүн маань бяцхан хөөхөн хүүхдүүдээс маань хамгийн хөөхөн өхөөрдөм джентльмен өргөмжлөөр өргөмжлөгдсөн байгаа. Автарали тэмцээндээ 2 минут 20 секундэд хурдталж байсан бол энэ удаа 4 минутанд хурдталж хамгийн сүүлд бариаллаа. Хөл гарынхаа хурдыг шалган мөлөх гэж байгаа 3 дахь 5 тамирчдаас маань хамгийн дөрөнд Инхбаатарын Зүн Бэлэг хүү маань мөн л бусдыгаа хамгийн дөрөнд хошуучсаар гараад ирлээ. Автаралийн уралдаанд 5 секундэд хурдталж байсан байна. За ингээд тэмцээний нийт өнгөөр 1-р байранд орж алтан медалаар ингрэм медалсан сэргэлэн цаваа Зүн Бэлэг маань 20 секундэд хурдталсаар 1-р байранд орж байгаа бол 2-р байранд Дорногов аймгаас нэвтрүүлгийн маань зарж оролцсон 3-р байранд орж хүрэл медалаар ингрэм медалсан Эрдэнэтбаатарын Монголжингой охин маань явж байна. За Монголжингой охин маань энэ удаа 30 секундэд хурдталсаар 2-р байранд амжилтаа орж байгаа л 3-р байранд Тэрбаатарын Очир Бат хүн маань явж байна. За Очир Бат хүн маань 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэм медалсан. Мөнгөн медалийн эзэн Очир Бат маань энэ удаа 40 секундэд хурдлаа. Автаралида 30 секундэд орж ирж байсан байна. За ингээд Очир Батын араас Мөнх Батын Хулан охин маань явж байна. За Хулан охин маань өхөөрдөм хөөхөн мис өргөмжлөөр өргөмжлөгдсөн. Автарали тэмцээндээ 36 секундэд хурдталж байсан бол энэ удаа амжилтаа нэлээд буруулж 2 минутанд 4-р байранд мөлхөж орж ирлээ. За харин хамгийн сүүлд ламын Саран Гэрэл охин маань явж байна. За Саран Гэрэл охин маань автарали тэмцээндээ 2 минут 30 секундэд иржсэн бол энэ удаа 2 минут 15 секундэд хурдталж байна. Ингээ ботом мессээр тодорсон Саран Гэрэлдээ баяр хүргье.
урилдаж хөгжөөн дэмжигчтэй баярлуулан хурлах гэж байгаа хамгийн сүүлийн 4 тамирчдаас маань хамгийн дөрөнд Баясгалангийн хулан охин маань гараанаасаа гарлаа. За хулан охин маань шилдэг бүжигчин үзэгслэн гоо мис охиноор өргөмжлөгдсөн байгаа. Автарали тэмцээндээ минут 45 секундэд хурдалж байсан бол энэ удаа 1 минут 10 секундэд хурдалсаар хамгийн дөрөнд бариалж байна. Хулангийн араас 2 дугаар байранд Ардаахын Анжела охин маань явж байна. За маш хөөрхөн нүдтэй алаг нүдэн мис өргөмжлөгдсөн Анжела охин маань энэ удаа минут 30 секундэд хурдалсаар 2 дугаар байранд орж иж байгаа бол 3 дугаар байранд Төмөр хотын Дүлгөө маань явж байна. За Дүлгөө хүн маань ууг нь автарали тэмцээндээ 10 секундэд хурдалж байсан байна. Азийн бөмбөлгийг суулгаж азнаар тодорч сэргэлэн джентльмен хүүгээр тодорсон Дүлгөө маань энэ удаа 2 минут 30 секундэд 3 дугаар байранд ирж байгаа л хамгийн сүүлийн баян ходоод маань бол нэргүйн инх цул охин маань байна. За хархан нүдтэй улаахан хацартай хөөхөн инх цул маань 2 тэмцээндээ хоёуланд нь бандаж бүндийд сусаар баян ходоод болчихж байгаа. Монголжингоо мис өргөмжлөгдсөн инх цул охиндоо дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн гэрөөё. Уралдаж мөлгсөн бяцхан тамирчдын маань дараагийн тэмцээн Азийн мөвлөг сугалах тэмцээнээр үргэлжилж байна. За ингээд хүний амьдралд азад гэж үргэлж өдөр болгон дохиогоод байдгүй. Тэгэхээр энэ өдөр хамгийн азтай хямартай байгаа хүүхэд Азийн мөвлөгийг энэ олон бөмбөгнөөс хамгийн дөрөнд сугалаж азнаар тодорно. За тусгай шагналын эзэн болох хэрэгтэй болно. За ингээд эхний 12 тамирчдаас маань Азийн мөвлөгийг ундрахын Мишель охин маань авчиж байна. Азтай хямартай байгаа Мишельдээ баяр хүргье. За ингээд Азийн мөвлөг сугалах гэж байгаа дараагийн хүүхдүүдтэй азтай хямартай байхыг хүсэн гэрөөж байна. За ингээд хамгийн азтай аавын охин ээжийнхөө Азийн мөвлөгийг сугалаж тусгай шагналаар Ингрэ Милана. За ингээд хамгийн дөрөв Төмөр хотын Дүлгөө хүүгийн маань гарт Азийн бөмбөг ороод ирлээ. Ингээд азтай хямартай байгаа Дүлгөөндөө баяр хүргье. За ингээд Азийн бөмбөгийг сугалсан Дүлгөө, Мишель хоёртой болон нэвтрүүлэгт оролцсон бүх хүүхдүүдэд амьдралынхаа турш азтай хямартай явж Азад нь үргэлж алхандаа гийж явахын үлцэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье дүүнэртэй. За хүндэт эцэгчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дутагдaltaй энэхүү сайхан мөчийг нь манай Манцуутай тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөглөө үлдээгээрэй. За манай нэвтрүүлгийн үе таалга үргэлж нээлттэй байгаа Манцуутай тамирчтай өдөр бүр бүртгэж байгаа. За ингээд бяцхан хүүхдүүд маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж байгаагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. Бяцхан хүүхдүүдийн маань хамгийн аз жаргалтай хамгийн дурсамж талтай үеуд нь энэхүү нэвтрүүлэгтээ маань мөнхрөн үлдэж байгаа илээ. Ингээд манай нэвтрүүлэгт хүүхдээ оролцуулаарай эцэг эхчүүдээ. Мой малыш очень любит фрутоняню. Вкусное и полезное питание для детей раннего возраста. Фруктовое, овощное и мясное пюре, каша, вода и сок. В помощь маме фрутоняня. Уралдаж мөлхөж азаа утсан бяцхан тамирчдын маань хамгийн сүүлийн тэмцээн бүжиглэж авьяасаа үзүүлснээр бяцхан хөөрхөн хүүхдүүдийн маань энэхүү тэмцээн өндөрлөх гэж байна. За ингээд энэ нэвтрүүлэгт оролцсон 24 бяцхан тамирчдаа бүгдөө маш их сэргэлэн цаваа гоё бүжиглдэг хүүхдүүд байсан. За ингээд 24 бяцхан тамирчдаас маань шилдэг бүжигчдээр 4 хүүхэд шалгарсан байгаа. Ингээд танилцуулъя. Батулгын Эмүүжин, Ундрахын Мишель, Инх дүрийн Тэргэл, Баясгалангийн Хулан нар маань шилдэг бүжигчин хүүхдүүдээр шалгарлаа. За ингээд хүндэт эцэг эхчүүдээ телевиз үзэгчдээ бяцхан тамирчдаа манай нэвтрүүлэг заавал оруулаад бяцхан хөөрхөн энэхүү сайхан мөчийг нь манай нэвтрүүлэгтээ мөглөн үлдээгээрэй. За бяцхан хүүхдүүд маань там болоод нэвтрүүлгээ үзээд үнэхээр их аз жаргалтай баяр баясгалантай байна гэдэгт бид итгэлтэй байна. 24 тамирчдаас маань автаралийн мөлхөө уралдаанда 27 секундэд хурдлан алтан медалаар Ингрэ Милаж байгаа. Эрдэнэтрийн наран аз жаргал охиндоо бэлгийн медальтан гардуулъя. Баяр хүргэе. Хурд хүч авхаал замбаагаараа бусдыгаа хамгийн дөрөнд хошуужилж алтан медалаар Ингрэ Милаж байгаа. Инхватрийн зүм бэлэг хүүдээ бэлгийн медальтан гардуулж байна. Баяр хүргэе. Хурд хүч авхаал замбаагаараа 2 дугаар байранд орж мөнгөн медалаар Ингрэ Милаж байгаа. Инх дүрийн Тэргэл хүүдээ мөнгөн медалийн бэлэгтэн гардуулж байна. Баяр хүргэе. 2 дугаар байранд орж мөнгөн медалаар Ингрэ Милаж байгаа. Тэр Баатрийн Очрот хүүдээ бэлгийн медальтан гардуулж байна. Баяр хүргэе. Хамгийн хөөрхөн хамгийн царайлаг хүү болох Цэдэн Балжрын Гэрэл Дад хүү маань 3 дугаар байранд орж хүрэл медалаар Ингрэ Милаж байна. Баяр хүргэе. Дорноговь аймгийн Өргөн сумаас нэвтрүүлгийн маань зорж ирж оролцсон. Хүрэл медалаар Ингрэ Милаж байгаа. Эрдэнэ
Төмөратын Монголжингоо охиндоо бэлгийн медальтанд гардуулж байна. Баяр хүргэе. Азад нь алгандаа гэж азийн өмлөг соглож шилдэгэн шилдэг үжигчнэр тодорч сэргэлэн мис өргөмжлөөр өргөмжлөгдсөн ундрахын Мишель охиндоо бэлгэн гардуулъя. Баяр хүргэе азтандаа. Энэ өдөр хамгийн азтай одтой химэртэй байж азад нь алгандаа гэж азийн өмлөг соглож сэргэлэн джентльмен хүүгээр тодорж байгаа Төмөратын Дөлгөөн хүүдээ бэлгэн гардуулж байна. Баяр хүргэе. Бүжгийнхаа тэмцээнд хамгийн гоё бүжиглэн шилдэг бүжигчин босч авьяаслаг мис охиноор өргөмжлөгдөж байгаа Батулгын Эмүүжин охиндоо бэлгийг гардуулъя. Авьяаслаг мистэй баяр хүргэе. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн охин болох Ардаахын Анжела охин маань алаг нүдэн мис охиноор өргөмжлөгдөж байна. Баяр хүргэе. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн хүү болох Нямасрын цог жавхлан хүү маань алаг нүдэн джентльменээр тодорж байна. Баяр хүргэе. Өхөөрдөн мис хөөрхөн охиноор өргөмжлөгдөж байгаа Мөнхбатын Хулан охиндоо бэлгийг гардуулъя. Баяр хүргэе. Тэмцээн уралдаандаа амжилттай оролцсон бяцхан мис өргөмжлөөр өргөмжлөгдөж байгаа Бацаахны Биндрия охиндоо баяр хүргэе. Бэлгийг гардуулъя. Бүжгийнхаа тэмцээнд хамгийн гоё бүжиглэн шилдэг бүжигчин үзэгслэнгоо мис охиноор өргөмжлөгдөж байгаа Баясгалангийн Хулан охиндоо бэлгийг гардуулъя. Баяр хүргэе. 11 сартай 13 кг жинтэй бүдүү мис хөөрхөн охиноор өргөмжлөгдөж байгаа Төгс Бадрахын Дүшиг охиндоо бэлгийг гардуулъя. Баяр хүргэе. Улаахан хацартай хархан нүдтэй уйлж байгаа Баян хотод маань бол нэргүй их зул охин маань байна. Монголжингоо мис өргөмжлийг авч байна. Баяр хүргэе. Өхөөртөм хөөрхөн джентльмен өргөмжлийг өөрийн цалмангийн ариун баяр хүү маань авч байна. Баяр хүргэе. Хамгийн гоё хувцалсан хамгийн хөөрхөн Батамис охиноор ламын Сарангэрл охин маань өргөмжлөгдөж байна. Батамистэй баяр хүргэе. Хамгийн царайлаг хөөрхөн охиноор тодорч царайлаг мис өргөмжлөөр өргөмжлөгдөж байгаа Ган сайхны Хулангой охиндоо бэлгийг гардуулъя. Царайлаг мистэй баяр хүргэе. Царайлаг Бото джентльмен хөөрхөн хүүгээр анх хоёрын дөвшин бэлэг хүү маань тодорж байна. Царайлаг Бото джентльментэй баяр хүргэе. Төв аймгийн Зүүмот хотоос нэвтрүүлгийн маань зорж иж оролцсон 4-р байранд орж гард магна хүүгээр тодорж байгаа Инх жаргалын Наран Баяр хүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргэе. Эрхэм үзэгчдээ Манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлэгт оролцсон бүх хүүхдүүдтэй ээжтэй инрэлтэй аавдаа ачлалтай их орондоо хэрэгтэй сайн хүүхдүүд болохыг хүсэн гэрөөж байна. За бяцхан тамирчид маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож яалж ялагдсанаа хараахан мэдгүй ч гэлээ. Төв дэлхийд нэрэн гаргасан тамирчид динч хатайд барилга бөхчүүд үзэсгэлэнгөө Монголжингоо охид үүлэн дуран үгэн цэцэн олон алдартангууд маань манай энэ хүү нэвтрүүлгээс маань төрж байгаа лээ. За ингээд хүндэт эцэг эхчүүдээ телевиз үзэгчдээ та бүхэн хүүхдүүдээ манай нэвтрүүлэгт заавал оролцуулаарай. За ингээд нэвтрүүлэгт оролцсон бүх хүүхдүүдээ ажиргал хамгийн сайхан бүхний хүсээр өгөөд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.